Эртэй үрдийн цагт эгч дүү 3 гурилмаа, талхмаа, дэлгүүрмаа эвтэй нэртэй аж төрөн суудаг байжээ. Айлын баг гурилмаа, гурил үйлдвэрлэн дундэгч талхмаадаа зарж, дундэгч талхмаа дүүгийн гурилаар талх үйлдвэрлэн том эгч дэлгүүрмаадаа зардаг байжээ. Дэлгүүрмаа 2 дүүгийнхээ хүч хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн талхыг өөрийн муу жижиг мухлагаараа дамжуулан саахалт айлын хэддээ борлуулдаг байв. Өнгөрсөн жил гурилмаа өөрийн үйлдвэрлэсэн гурилаа 1000 төгрөгөөр үнэлж, үүн дээр үнийн дүнгийн 10% болох нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж 1100 төгрөгөөр өөрийн үйлдвэрлэсэн гурилаа дундэгч талхмаадаа худалдсан. Талхмаа дүүгийнхээ худалдсан гурилаар талх хийж түүнийг 1400 төгрөгөөр үнэлж, үүн дээр үнийн дүнгийн 10% болох нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж 1540 төгрөгөөр том эгч дэлгүүрмаагийнхаа дэлгүүрт худалджээ. Ийхүү худалдахдаа баг дүүгийнхээ нэгэн адилаар үйлдвэрлэсэн талхны үн түүн дээр нэмэгдэж буй нэмэгдсэн өртгийн албан татвар 140 төгрөгийн дүнг бичиж баримтжуулан дэлгүүрмаа эгчтэй нийлүүлсэн. Харин талхмаа өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн талхны үн 1400 төгрөгөнд дүү гурилмаагаас худалдан авсан гурилын үн 1000 төгрөг шингэсэн байгааг нь баримттайгаар мэдж байгаа тул өөрийн үйлдвэрлэсэн нэмэн өртөг болох 400 төгрөгт ногдох 40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт шилжүүлсэн байна. Харин дэлгүүрмаа дүүгээс авсан талхаа саагалт айлын бүсгүйд 1700 төгрөгөөр үнэлэн, үүн дээр нэмэгдсэн өртгийн албан татвар болох 170 төгрөгийг нэмж 1870 төгрөгөөр борлуулжээ. Дэлгүүрмаа талхмаа дүүгийнхээ адилаар өөрийн 1700 төгрөгөөр борлуулж буй талхны үнэнд талхмаа дүүгийнхээ талхны үнэ 1400 төгрөг шингэсэн байгааг баримтаар мэдж байгаа тул өөрийн бүтээсэн 300 төгрөгийн нэмэгдсэн өртөгт 30 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт шилжүүлжээ. Энэ жилийн хувьд дунд охин талхмаа өөрийн борлуулалтаа нэмэгдүүлэх, улсад тайлагнах шилжүүлэх татвараа багасгах, бас ажлаа хөнгөвчлөх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхээс зайлсхийх шийдвэрийг гаргасан юм а. Энэхүү шийдвэрийг гаргасны дараа тун удалгүй талхмаа бүсгүйн талхны цехийн ашиг буурч эхэлжээ. Учир нь талхмаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш тул дүү гурилмаагаас худалдан авсан гуриланд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар 100 төгрөгийг шууд зардал тооцоос өөр аргагүй болсонтой холбоотой байна. Учир нь гурилмаагийн үйлдвэрлэсэн гурилын үнэнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг хэрэглэгч бүсгүй бус талхмаа өөрөө төлсөнтэй холбоотой юм. Өөрийн ашиг нь буурч байгааг анзаарч, ашигаа нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэсэн талхныхаа үнийг 100 төгрөгөөр нэмэх саналыг эгч дэлгүүрмаадаа тавьжээ. Дүүгийн энэхүү санал нь эгч дэлгүүрмаад тунж таалагдсангүй. Тэрээр дүү талхмаадаа хандан нийлүүлж буй талхны үнийг 100 төгрөгөөр нэмэх нь түүний дэлгүүрийн ашгийг бууруулах, эсвэл дамжуулан борлуулж буй талхны үнийг 100 төгрөгөөр нэмэгдүүлж 1800 төгрөгт хүргэх. Түүний нэмэгдсэн өртгийн албан татвар 180 төгрөг нь эцсийн хэрэглэгчдэд дарамт үзүүлж байгааг анхааруулжээ. Түүнчлэн ийхүү борлуулж буй талхны үнийг нэмэх нь хэрэглэгчдийг татах, зах зээлээ тэлэхэд нэлээдгүй сөргүр дагавартайг анхааруулад авсан байна. Шаардлагатай гэвэл үйлдвэрлэсэн талхыг нь худалдан борлуулахгүй гэж анхааруулан бас сүрдүүлжээ. Ийхүү дунд дүү талхмаа буруу шийдвэр гаргаснаа ойлгож, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх нь түүнд ашигтай байжээ гэдгийг ухаарсан байна. Талхмаагийн энэхүү буруутай татвар төлөхөөс зайлсхийх үйл ажиллагаанаас үүдэн төсөвд 170 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагч төлөхийн оронд нийт 280 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагч дээр нь гурилмаа төсөвт төлсөн байна. Бизнес эрхлэгчид татвар тайлагнах, төлөх үйл ажиллагааг улам хөнгөвчилж, засгийн газраас татварын 2 дугаар шатны шинжилгээний хүрээнд 2013 оноос сангийн яам татварын ерөнхий газар татвараа тайлагнах цахим системийг нэвтрүүлж чадсан нь аж ахуйн нэгжийн цаг зардлыг асар их хэмнэж байна. Бас цахим банкаар дамжуулан ажил, гэр, гадаадад албан ажилдаа явсан ч интернет ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утас, компьютераараа төлбөр тооцоогоо төлөх боломжтой болсон юм. Таны татварын мөнгөөр улс их орны аюулгүй байдал, эрүүл ахуй, боловсрол, зам талбай, дэд бүтэц, цахилгаан, дулаан, уур, ус гэд маш их зүйлийг бүтээж улс орны хон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Ийхүү эгч дүү 3 татвараа үнэн зөвөөр тайлагнадаг болж Монгол улс хөгжил цэцгэлтийн замдаа орсон билээ.